Дэлхийд дахинд 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс болж нас бардаг ба нас барж буй 2 хүн тутмын нэг нь цусны даралт ихсэлтэй холбоотой байна. Монгол улс 100 мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын тохиолдлоор дэлхийд 1-р бичигдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 4 дахин өндөр үзүүлэлт юм. Цусны даралт ихсэлтэй иргэдийн 20.7% нь эмчийн хяналтанд байдаг ба үүнээс эмчилгээний үр дүнтэй хяналттай буюу даралтаа хэвийн хэмжээнд барьж чаддаг нь дөнгөж 7.4% байна. Швейцар улсын Навартис сан сайн санааны байгууллага зүрх судасны өвчлөл, нас баралтыг багасгах зорилгоор эрүүл зүрх, эрүүл хот хөтөлбөрийг санаачлан 3 твийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэх байна. Аз твээс Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож, эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар хөтөлбөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус хөтөлбөр хэрэгжснээр цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах ажил чанартай хүртээмжтэй болно. Улаанбаатар хот нь цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж хянаж чадсан загвар хот болох түүнчлэн дэлхийн бусад хотуудад үлгэрлэх боломж бүрдэнэ. Хөтөлбөрийн зорилт давсны хэрэглээг 30%-аар бууруулах, хиймэл аргаар гаргасан транс цусны хэрэглээг дэвлэх, цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэгт 18-аас дээш насны зорилттой иргэдийг 80% хамруулах. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүрх судасны өвчнийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд сайжруулах, Харц техникийн бүх зөвлөмжийн дагуу цусны даралт ихсэлтийн оншилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах сэдвт суурь болон сэргийх сургалтуудыг Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвийн 1200 гаруй эмч, сувилагчдын дунд зохион байгуулж, чанарын баталгаатай, найдвартай даралт хэмжих багжаар бүрэн хангасан. Цусны даралт ихсэлтийн талаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, зүрх судасны эрсдлийг таниулах, даралт ихсэлтийн эрт илрүүлэгт хамрагдах, эмийн тогтвортой хэрэглээ, цусны даралтын өөрийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор 500 эм зүйж, 117 нийгмийн ажилтан, 650 сайн санааны туслагч нарыг бэлдэж, мэдлэг мэдээлэл арга зүйгээр хангасан. Цусны даралт ихсэлтийн тусламж, үйлчилгээнд чанарын үнэлгээ хийх, ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулах, багаар ажиллах чадварыг сайжруулахад чиглэсэн артерийн гипертензийн менежментийн манлайллыг сайжруулах сэдвт шаталсан сургалтыг дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн менежер дарга нарын дунд зохион байгуулсан. Зүрх судасны өвчнийг менежментэд сувилагчдын үүрэг хариуцлага, оролцоог онцлон анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилгын сургуулийн багш, эрүүл мэндийн байгууллагын сувилгын албаны дарга, арга зүйч нарыг 70% хамруулсан сургалтыг зохион байгуулж, мэдээллийг хичээлийн агуулгад багтаасан. Мөн мэдээллийг анагаах ухааны сургуулийн суурь сургалтын агуулгад тусгасан нь шинэ боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулна. Эрүүл мэндийн анхан шатны түвшинд артерийн гипертензийн менежментийг сайжруулах сэдвт 4 сарын аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шилдэгүүдийг тодруулсан нь артерийн гипертензийн тусламж үйлчилгээний орчин үеийн хандлага, зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ач холбогдолтой ажил болсон. Халдварт бус өвчний эрсдэл, түүнийг хянахад чадваржуулах, орчин бүрдүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд танин мэдгүй мэдээлэл бүхий олон төрөлт контент, видео бичлэгүүдийг хийж, бусдад үлгэр дуурайлал бүхий иргэдийн жишээгээр эрүүл амьдралын зураглал, цоврал мэдээллийг түгээж байна. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянахад үйлчлүүлэгчдийн оролцоо, үүрэг хариуцлагыг өргөжүүлэх үүднээс өвчний тухай мэдлэг, хандлага, дадал, өөрийн хяналт, эмийн тогтвортой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл бүхий гар утасны аппликейшнийг боловсруулж нэвтрүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн дунд халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, шалтгааныг ойлгуулах, эрүүл аж төрх дадлыг багаас нь төлөвшүүлэх зорилгоор 1-ээс 6 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн шимт хичээл боловсрол бүлгийг Монголын хоол зүйчдийн холбоотой хамтран боловсруулж, оном сургууль, Шинэ Монгол, нийслэлийн 52 дугаар сургуульд тус нэвтрүүлж эхлээд байна. Ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100-аад байгууллагуудтай хамтран 6500 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүл амьдралын хэв маяг, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зөвлөгөө өгч, цаашид эрүүл ажлын байр төслийг хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.
шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллага иргэдийг нотлохонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах чиглэлээр Улаанбаатар хотын эмч нарын дунд цусны даралт хэсэлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох нь суурь болон явцын судалгаа, нийслэлийн хүн амын дунд артерийн даралт хэсэлтийн тархалт болон түүний мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох сэдвт КАП суурь судалгаа, ажлын байран дах даралт хэсэлтийн эрт илрүүлийн үр дүн зэрэг судалгаануудыг хийж олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн. 2018 оны 4-р сард цусны даралт ихсэх өвчний менежментийн орчин үеийн шинэ хандлага, 2019 оны 5 сард 130-80 нотлохонд суурилсан гипертензийн тусламж үйлчилгээ, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгийн анх дугаар хурал, 2019 оны 8 сард артерийн гипертензийн манлайлал сэдвт олон улсын хурлыг тус зохион байгуулад байна. Тус хөтөлбөрийн үр дүнд цусны даралтыг зорилттой түвшинд буюу 130-80 мм мөнгөн усны багнаас доош хянаж байгаа хүний тоо 5-аас 22% хүртэл нэмэгдэж, дундаж систолийн даралт 8 мм мөнгөн усны багнаар буурсан дээрх эерэг үзүүлэлтүүд гарсан. Бидний цаашдын зорилго үйл ажиллагаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааг эрүүл зүрх, эрүүл Монгол хөтөлбөр болгон өргөжүүлэн орон даяар хэрэгжүүлж, олон улсын түвшинд Монгол улсыг цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж хянаж чадсан улс орн болгох эх орноо сурталчлах. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг олон улсын нийгмийн эрүүл мэндийн институтыг үүсгэн байгуулагчдын нэг, дэлхийд тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт сэргийлэлтийн төв CDC, Америкийн зүрхний холбоо, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбоо хамтран гүйцэтгэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын даралт хэсэлтийн нийгэмлэг, Ономсон, Навартисан хамтран ажиллаж байна. Зүрх бүхэн эрүүл жаргалтай байг. Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар хөтөлбөр.